Йоо, за юу яцхан? За, ойрд трейлер реакшн хийгээгүй байжгаад Doomsday араас мангар олон трейлерууд гарсан байна хэдүүлээ. Хэд хэдэн трейлер үзээд ярилцъя. Нилээ хэдэн хүлээлттэй байгаа, бас асуултын тэмдэгтэй байгаа. Нилээ хэдэн шинээр зүгээр анх трейлерээс нь мэдж байгаа сонирхолтой юмнууд байгаа. Тэгээд харцгаа. Тэгээд энэ бичдэг юунаас Odyssey reviews төрүүлж орж байгаа. Odyssey review бичсэн байгаа. Гэхдээ нэлээд урт бичлэг болсон. Тийм учраас араас нь орно. За тэгээ Valar Morghulis маань жоохон хаягж байгааг ойлгож байгаа. Гэхдээ гарна. Санаа зовлтгүй шүү. За, эхний трейлер. Rings of Power Season 3. Mordor is the mighty hour come. Celeborn хин хоёр байна. Galadriel Celeborn хоёр байна. Galadriel-ийн нөхөр Celeborn. The Dark Lord is on the brink of crafting a new power. Sauron Reign to rule them all. He's got armies scouring Middle-earth. Middle-earth will burn. good. Has it not Hell occurred to you? beasts. Death might well be the price of saving it. Gandalf. Númenor. Trying to get back to you. There are no friends of Mordor here. Come with me. Oh, The Dark Lord. We have to stop him. Númenor. The shadow rises in Middle-earth. How would you like to rise with it? Oh. The One Ring. Cool. Юу Rings of Power энэ жил гарахтаа яг шууд эпизодоор бас биш байсан шүү. Хэд эпизод миний хоолож байгаа хөвцөн байгаа учраас бүтэн идэгдвэ. Тэгээ сая яаж хахад Odyssey цаг 30-40 минут яриад хоолоо бас дахиад нэмээд өвтчлөө. 8 ангитай. Тэг эхлээд 4 анги гараад дараа нь 2 гараад тэгээ 2 гарна гэсэн. Миний уучлаарай. Миний хувьд бол Rings of Power ер нь таалагдж байгаа. Ерөнхийдөө таалагдж байгаа. Яг мэдээж Lord of the Rings-ийн ертөнцийн хүрээнд хүлээлтэндээ хүрж байгаа гэвэл мэдээж үгүй. Тэрэн дээр удлаа яриад яах вэ? Гэхдээ таалагдж байгаа гэвэл таалагдж байгаа. Ер нь нөгөө нэг том бүтээлүүдийн чинь нөгөө зорж амар өндөр хүлээлттэй амар өндөр ач холбогдолтой үздэг болол Rings of Power-ыг баг илүү жоохон casual watch гэж үзэж байгаа гэсэн үг. Тэр нь өөрөө шүүмж юм уу да баг тийм. Тэгээд тийм супер зураг бол биш. Гэхдээ үнэхээр супер production гоё үзэхэд сонирхолтой байгаад байгаа зүгээр яг лор юмнууд нь бол нэлээд өөрчлөгдөж байгаа. Тэгээ эн чинь хэдэн мянган жил босон үйл явдлуудыг хэдхэн сизонд багтааж байгаа, хэдхэн эпизодод заримдаа багтааж байгаа учраас мэдээж өөрчлөгдөж байгаа. Яг би өөрөө нэг амар нарийн мэддэггүй болохоор бас нэг проблем бол байхгүй байгаа. Таалагдахгүй хүмүүс нэлээх байх шиг байгаа. Гэтэ надад бол окей байгаа. Анхны сизны бүр эпизодоор ревю хийжсэн шүү дээ. Одоо бол тэгж хийхгүй бах. Гэхдээ ямар ч ус үзнэ. За энэ болохоор юу байгаа? William Gibson гэж зохиолчийн Neuromancer гэж зохиолоос хэдвсэн бүтээл Apple TV дээр гаргаж байгаа. Apple-ийн хувьд бол одоо sci-fi шинжлэх ухааны зөгнөлт цувралууд бүтээлүүд тал дээр бол одоо үнэхээр зодж байна. Тэгээ Foundation, C, Silo, Dark Matter яг одоо зүгээр санаандахгүй өчнөө байгаа бүр маш олон байгаа. Тэгээ тэрний нэг нь одоо маш том амбицтай, хамгийн амбицтай бүтээлүүдийн нэг нь Neuromancer болж байгаа. За би энэ William Gibson-ы Neuromancer-ыг бол ер нь өсвөр наснаас олж уншихынсан гэж айгу боддог байсаар байгаа өнгөрсөн жил. Энэ жил өнгөрсөн жил Тайландд явж байхдаа бүр зорж энэ номыг авсан. Энэ жил санагдаж байна авсан. Тэгээ энэ бол юу юм бэ гэхээр cyberpunk гэдэг жанрыг ерөнхийдөө үндэслэн за ганц энийг бас үндэслэн гэх нь цаашийн зүгээр. Гэхдээ ерөнхийдөө үндэслэхэд маш том одоо хувь нэмэр оруулсан ихний бүтээлүүдийн нэг гэж хэлж болно. Тийм учраас энэ бол маш өндөр юутай байдаг. Одоо нэр хүндтэй бүтээл байдаг гэж хэлж болно. Тэгээд
номын бол ямар ч байсан үзэн гэж бол биш номын үзэн. Цувралын үзэн гэж бол бодож байгаа. Fuck. Номын уншина гэж бодож байгаа зурлыг бас үзнэ. Гэхдээ эхлээд номын амжуул уншина. Харъя. За трейлер харъя. What am I doing here? Purpose. За sorry би switch хийхээ мартсан байна. За азар сүртэй юм болоогүй шүү. За. What am I doing here? Purpose. Яг зориулсан сабтайтл байвал үзэж байгаа хүмүүс зориулаад тэрийг бэлчүүл зүгээр юм лээ. Purpose is everything. You're scared. Callum Turner. Dua Lipa-гийн шин нөхөр. Шин нөхөр амар хөгийн сонсогдож чинь зүгээр нөхөр нь. We all are. Оо. Яа production ямар гоё харагдаж байна. What makes you so special? I'm the best console man around. I steal data in cyberspace. Guess we'll find out. Let's roll. Энэ production style амар гоё байна. Тэгвэл одоо үед бол Cyberpunk төрлийн юм бас хийдэд хөөрхөн гарчлаа шүү дээ бас тийм. Юу гэдэг яг Cyberpunk дэлгэцийн бүтээл өндөр төсөвтэй дэлгэцийн бүтээл гэдэг утгаараа 100% original бол биш болцоо. Одоо юу гэдэг 100% original гэхээр буруу болох гэдэг юу гэдэг цоос шин юм бол мэдээж биш. Тэгэхээр яг production сайн байх нь айгуу чухал. Дээрэс нь яг юугаараа содон яг энэ бүтээл нь өөрөө содон байж тарж байгаа. Гэхдээ яг мэдгүй хүмүүсттэй яг бүтээлийн мэдгүй зүгээр л цуврал гэдэг утгаар анхаарал татахтаа юу н онцгой байх уу гэдэг бас айгуу санаа маань. Яг энэ чэнэс зүгээр өнгөцгөн харахад production бол амар гоё харагдаж байна. See you on the other side. Jack. Yeah baby. 1 сар 22-наас. Yes. Он гараад үзэх юмтай. 1 сар нэг тийм хогийн fucking dumping ground гэдэг шүү дээ. Юу ч байдгүй. Гой. Өнгөрсөн жил урьдчилан билүү Shogun 1-2 сард гардаг чинь те. Сая тэгээд Night of the Seven Kingdoms гарсан. Тэгэхээр 1 сарын сүүлээр Neuromancer Night of the Seven Kingdoms үзцгээх нь биш үү? Үзүр хийх баха. Би энэ дээр бол амар хайптай болохоор наан хүмүүс хайптай байгаа нэг мэдгүй. Гэхдээ би бол дом дэлгэцээр үзмээр байна. Яг хүмүүс хайптай байгаад үгүй байхаас мэдээж бизнес юм ч бас үзүр хийхэд болох нөгөө мэдгүй байна. Гэхдээ хайпны үед бол дээрэс нь том дэлгэцээр үзнэ гэдэг утгаараа би бол амар гоё харагдаж байна. За Neuromancer-тай холбоотой дэйтүүдтэй өдөртэй холбоотой юм байна. За 1 сарын 22-нд 2 анги гараад 7 хоногт нэг анги гарч явж байгаад 10 анги гарч дуусах юм байна. Яа гоё. Амар гоё харагдаж шүү. Найруулагч нь JD Dillard сонссон нэр байна. Цээжэр шууд мэдэхгүй байна. Харъя. Slate-ийг найруулсан юм байна те. Зохиолын бичиж найруулсан. Энэ Slate юм суперхеро драма кино. Энэ тун давгүй кино байсан гэсэн. Айгу баг божтой. Энд ажгүй байсан гэсэн. Нөгөө энэ Sweetheart Devotion гэж хоёрын бол өстой мэдэхгүй байна. Sweetheart гэж нөгөө Jason Momoa-тай нэг кино байсан баха. Биш байна. Өөр юм байна. Kirsten Clemens-тэй. Ко. Энэ найруулагч бол залуу гарч иж байгаа найруулагч 38-тай. За гоё байгаасаа. Graham Roland гэж хамт co-showrunner зохиолчор нь ажиллаж байгаа Dark Winds дээр ажиллаж ирсэн юм байна. Fringe дээр ажилласан юм байна шүү дээ. Окей, Fringe ч амар өндөр үнэлгээтэй хүмүүсийн агуу дуртай зурвал. Jack Ryan дээр showrunner-аар ажилласан юм байна. Jack Ryan ч бас агуу сайн болсон гэсэн энэ ихэнтэй Krasinski-тэй. Энэ бас агуу гоё болсон гэсэн зурлал. За давгүй уран бүтээч ажиллаж байгаа маань Callum Turner, Mark Strong, Clemens Poesio, Peter Sarsgaard, Emma Laird, Dan DeHaan мэддэг хүмүүсээс. За тэгээ мэдээж шинэ бас юу явах те. Мэддэг шинэ жүжигчтэй болох байх гэж бол бодож байна. За энэ Brianna Middleton энтер гэж жүжигчин бол чинь мэдгүй мэн. Гэхдээ энэ дүрээрээ танигдаад бас гоё болоосаа гэж надад чинь. Энэ зурвал гоё болоосаа please. За, Rukubakko гэж байгаа шүү дээ. За энийг одоо Hirakazu Koreeda юу болгож хийж байгаа? Live action буюу одоо бодит зураг авалттай уран сайхны кино болгож хийж байгаа. Мэдээж манган дээр сэдвсэн аниме байдаг. За тэр анименд ихтэй яг feature гэхэд маш богинохон 60-70 минут байдаг. Энийг бол яг feature кино болгож хийж байгаа. Харъя. Тэгээд энэ Торонтогийн кино наадамд дээр гарч байгаа кинонуудын юу өст амар гоё байл шүү. Кинонууд ер нь тэгж байгаа бүр Торонтогоор тусдаа бичлэг хийд юм уу ч гэж бас бодож исэн. За трейлер нь японоор байгаа англи сабтайтл байхгүй юм шиг байна. Харъя гэхдээ үуч гисэн. Зураг авалт ямар гоё юм бэ? 怒られない軟弱者に周
漫画なんて描けますかね。私藤野先生のファンです。 Яс хөөх юм бэ? Саяны син ямар хөөргөн байсан бэ шилдэлт нь. Энэ бүр амар хөөрхөн хэсэгтэй юм дээр аним дээр. 藤野先生のファンです。 Сексэж. Яа дахиж үзмээр санагчлаа бүр. Амар гонигтай, гоё хайр хүргэсэн, сэтгэл хөдлөгсөн, харамсалтай бүр нэг юм амар гоё. Look back гэдэг байна. Үнэхээр гоё. もとも私の背中見て成長するんだな。部屋から出てよかった。藤野ちゃん、部屋から出してくれてありがとう。 Энэ бүр яг баг cover зүгээр shot-аар байна шүү дээ. Энэ зүгээр баг яг shot нь шүү дээ. Nice. Энэ алхны ерөөс корейдаа шүү дээ. Сая миг чанга ороод ирчих боллоо sorry. Энэ стамер хөрх харагдаж байна. Хироказо Кореда шүү дээ гол нь. 99 минут гинэ. Венесийн Биенналь дээр 100-аар орчихсон. За ер нь цаг 30 жил юм байна л да. Венец дээр нээлттэй их юм байна. Сая болохоор яг Торонтогийн трейлер нь. Гэхдээ ер нь бол Венец дээр нээлттэй игээд тэгээ Торонто морандаар гарах юм биш үү? Яа одоо ингээл юу яагаад зуны кино урьдчилал ингээл дуусаагүй байж итэл дөнгөж дуусчитэл ингээл намрын фестивал сизон эхлээд гоё шүү. Венец, Торонто гэл яг Кан хаврнуулж байгаа. Гэтэ ингээл одоо Венец, Торонто, Моронто ингээл янз бүрийн фестивал юмнууд болно. Тэнцэнээс амар олон кинонууд гарч ирнэ. 10 сард Улаанбаатар улсын кино наадан болно. Яас урамтай шүү. Фестивал сизон үнэхээр гоё. Фестивал сизон бол тасархаа. За үргэлжлүүлээ. За энэ миний амар хүлээлттэй байгаа зурвал юу дуусахаар House of the Dragon дууссан гут House of the Dragon Монголын цагаар бол 8 сарын 10 дууссан. Тэгээ 8 сарын 17-ноос гарч эхлэх гэж байгаа. 8 анги байгаа. Би бол амар хүлээлттэй байгаа. Та хэд мэн сонсдогтлоо хуваалцаарай. Энэ бол яг бүрийн хэмжээний трейлер сая 7 сарын 25-нд 2 өдрийн өмнө гарсан байлаа. Өмнө тизер гарсан байсан. Хоёр дахь тизер надад амар таалагдсан. Эхний бүтэн трейлерыг үзэцгээе. Oh. It's time to get up, Junior. Энэ хоёрын харилцаа өстой гоё болно. So, you're a space cop. No, I'm just being trained. Space Cop. All right, new lesson. Take the ring. You fly. Just fly. I'm sorry. Fly, please. I'm sorry. Fly, please. What's that? Шууд өсөлөөс. You're the backup quarterback. Манай шууд өсөлцсөн байж тээ. Нис зүгээр ингээд нис гэсэн шууд өсөлцсөн. What do you think is going on? Тэд сая нисчирсэн үү те? Тийм нисчирсэн. What do you think is going on? It's no accident we're here. These victims are gonna end up being alien. Based on what? I have a feeling. He has a feeling. I think this is more than just a feeling. This is a threat no one's ever seen before. Эффект нь гоё харагдаж байна. What do you know about manhunters? Оо. Where'd you hear that word? Оо. Сая тэгсэн штэ. Хоригчт нь ээлэн байж харийнхан байж магадгүй гэдгсэн штэ. Би яг тэгэхээр сая бодож байсан хгүй. Хүмүүс байгаа болоод мөрдөгч зөрдөгч хүмүүс харж байгаа. Тэгээ нөгөөд нь ээлэн байж магадгүй гэж тэгж байгаа. Тэгээд тэгэхээр нөгөөдх нь яагаад тэгж бодож байгаа гэдгсэн чинь тэгээ санагдаад байна гэж штэ. Manhunter, Martian Manhunter гэдэг шиг Martian нөхдүүд байж басан болно. Тэгээ хуурдаг штэ тэд нар чинь те. Байж болно хөнөөс. За энэ л харин гарагтай. Manhunters are the most dangerous beings to ever exist in the galaxy. They could take the form of any species. Yes, тийм байна. Яг Martian-ууд Manhunter-ууд болж тарлаа шүү. Оо, бич та. Take the form of any species. Oh. So it could be anyone. He's gonna send an army.
Oh damn. To put you down. Nice Guy Gardner. Do you resent Hal Jordan? The ring's always been mine. Энэ бүр баг бүр том төсөвтэй кино шиг гусч штэ ёо. Jordan's just keeping it warm. Sinestro. You don't really believe he's your backup, do you, Hal? No. Let's say what he actually is. Энэ нөгөө Phantom Realm мөн үү? Phantom Zone юу гэдэг вүлээ нэрийг марч DC-гийн. Sinestro. Sinestro. Damn, тэгтээ би бүр ингэж амар cosmic болно гэж юусоо төсөөлөг шүү дээ. Гой. You don't really believe he's your backup, do you, Hal? Яа тэр мусташ тэр гоё байна. No. Let's say what he actually is. My replacement. In brightest day, Blackest Night. in blackest night, no evil shall escape my sight. Get my sight. Яа энэ гоё шүү. Let those who worship evil's might Those who worship evil's might. beware my power. Green Lantern's light. Yeah. Let's go. How about a beer? Yeah. Let's go. Ой. Яа за Clayface Supergirl жоохон disappointing байсан. Trash байгаагүй, муу байгаа, team Mokonovka байгаагүй. Гэхдээ ялчгүй жоохон disappointing байсан. Гэхдээ DCU Clayface Lanterns хоёроор үнэхээр гоё ирч авахтай нөгөө нэг momentum гэдэг штеп. Ирчээс сэргээж ам орох бүр үнэхээр гоё боломжтой харагдаж шүү. Clayface амар гоё харагдсан. Тэгээ Superman Man of Tomorrow гоё болоосаа тэгээ үргэлжлүүлээд одоо дараагийн бүтээлүүд нь ингээд тусдаа өөрийн гэсэн амтай юм байгаасаа энэ бүр амар гараж байна. Awesome. Гоё. За дараагийнх нь. За дараагийн трейлер бол хиний Stephen King-ийн Carrie гээд зохиолоос сэдвсэн кино байдаг те 70-аад оны 76 оны кино санагдаж байна. Сүүлд 11 онд 11 оны үед Chloe Grace Moretzтэй кино хийсэн. Тэр нь их сайн болоогүй гэдэг. Тухайн үед нь би үзэл окей дэжгүй ингээ өнгөрчсэн. Гэхдээ дахиж бол үзээгүй. Тэр 70 оны хэлбэрийг нь бол үзэж байгаагүй. За Amazon Prime дээр цуврал болгож хийж байгаа юм байлээ. Харъя. I want to know why. All I ever wanted was to go to school. За би ер нь хөвчөө зүй. I never did За одоо микрофон дээр юу орж ирэх байх, аудио орж ирэх байх уучлаарай. За. anything to you. You put in all this effort to make it look like you were my friend. So why not just do that? Why? I know things aren't easy for you either. They're not easy for any of us. And the worst part is that I really could have been your friend. Яа, амар монологтой эхэлж шүү. Эхэлж ин ч яах вэ? Үзүүлж шүү. Сая 10 сард гэсэн үү? 10 сарын 7-нд юм те. Яа энэ production нэтер бол гоё харж би юуг нь сайн мэдэхгүй болохоор номын үзээгүй тэр Chloe Grace Moretz тоглосон киног яг үнэндээ санахгүй яг үнэ plot detail-ийг нь санаж байна. Энэ super powerтай гэхдээ тэрийг контролдож чаддгүй юм охин 10 сургуультай дээрлэхүүлээд тэгээ тэрнээс бол power-а утгаа алдж байгаа ийм охины тухай ерөөхдөө юу штэ. Зохиол штэ тий. Тэнгүүт өөр нарийн юм бол яг санахгүй байна. Энэ бас сонирхолтой л. Mike Flanagan хийж байгаа юм биш дээ. Окей, за Mike Flanagan хийж байгаа бол тэгээ ингээд дуус одоо. Mike Flanagan хийж байгаа бол одоо энэс юу яахгүй. Муу болно гэж бол байхгүй. 10 сарын 7 6 ангитай. 8 ангитай байх юм тий. 8 ангитай байна гэсэн энэ чи 6 ангийн явц. За anyway, ямар ч байсан
10 сарын 7-нд бол яах юм бэ? Гарах юм байна. Damn, nice. Nice. 10 сарын 7-нд гарна гэж байна. Тийм ээ 8. Тийм энэ хараа. Amazon-ы аль бисны юм дээр. 8 ангитай 8 ангинд шууд бүгдээр 10 сарын 7-нд гарах юм байна. Дэлхийд даяараа шууд. Монгол Amazon-оос үзэж болно те. Nice. Horror 10 сарын 7 гэдэг чи хэд өдөр юм? 10 сарын 4 чинь 3 өдөр юм байна. Cool. Энэ бол агуу сонирхолтой санагч байна. Mike Flanagan штэ тэр тусмаа. The Haunting of Hill House, Haunting of Bly Manor энэтэйг л өчнөө олон юмнууд хийсэн те. За Ebenezer Scrooge дээр суурьсан нэг кино гарахаар болж байгаа юм байна. Ebenezer Scrooge гэдэг нөгөө нэг Christmas Carol гэж байдаг шүү дээ. Тэрний гол хэсэг дүр гэх юм уу. The Johnny Depp-ийн ерөөхдөө Tom Stewart-ийн comeback гэж хэлж болно. Тэрэн дээр However You Feel About It. За. Johnny Depp дээр нэлээд суурилсан трейлер байна. It's good to be back. Johnny Depp дээр суурилаад it's good to be back. Johnny Depp is also good to be back. Хин бэ? Daisy Ridley. Daisy Ridley. Scrooge. Uncle Scrooge. Mr. Scrooge. Rupert Grint. Scrooge. Манай Ron Weasley. Өнгөрсөн одоо ирээдүйн гэхээс үнэтэй нүүр толно да. I say to you, sir, Merry Humbug! Merry Christmas! Humbug! And a Happy New Year! Humbug! Merry Christmas. 11 сарын 13-нд театруудаараа. Cool. Why not? Why not? Энэ найруулагч нь хин юм болоо. Ty West найруулж байгаа мó? Нөгөө X U энтрийн найруулагч. Triple X Pearl энтрийн найруулагч юм биш үү? Тийм X trilogy. X Pearl Maxine тийм Triple X шээ, sorry. X Pearl Maxine энтрийн найруулагч. Why not? Хөөрхөн төсөв өндөртэй л харагдаж байна. Paramount-ийн юм те. Cast сайн Ian McKellen нэг сүнсэнд, Daisy Ridley нэг сүнс, Tramel Tillman нэг сүнс, Andrea Riseborough нэг сүнс, Rupert Grint, Charlie Murphy. Nice, гоё cast юм байна. Cool. За. Zack Cregger Weapons Barbarian-ийн найруулагч Zack Cregger-ийн юуны Resident Evil-ийн бүтэн трейлер гарсан байна үзье. Өмнө нь бол teaser хэдүүлээ үзсэн. Hey, man, I gotta be 7. Do you know where I can take this? Excuse me, I got... Oh, my God. Anybody order a kidney or liver, whatever this is? Anybody. It seems like it's kind of important. Hey, you got time for another run? No, I'm wrapped up for the... It's outside the zone, so it pays double. I could do that. Sweetheart, I'm sorry. The signal... Subtitle Sweetheart, I'm sorry. The signal sucks here. Can you hear me? I'm gonna stay with Katie for a bit, I think. Michelle, please do not go stay with freaking Katie. I'm so hurt my feelings that you don't even care enough to come home and have this conversation. Seriously, I'm working. This could be some 8-year-old boy's heart or someone's mom's brain. What the fuck, man? Тэгэж гарч ирж тэр нэр нь те. Cool. Одоо босоо явцсан байдаг юм шүү дээ. Hello? There's an emergency here. I was wondering if I could use your phone. Hi, you've reached Michelle. Leave a message. Hey, baby, I'm really sorry that we got disconnected earlier. Some things have happened.
and I can't get a hold of police. Bullets. Could you just call me back on this number, please? I love you. Oh shit. Oh. Yo, ямар бэлэр биш үү гэдэг санаа. What has happened in this town transpired in a matter of hours. You've got no idea what you've got there in your hands. Oh. Nice. 10 сар дахтай Where болоод. was it going again? Raccoon City General. No sweat. Raccoon City руу явж байгаа тийм ойлгомжтой. Хизээ юм бэ? 9 сарын 18-нд. Yay! Боцсон сойрох юм биш. Яа, энэ IMAX-аар гарвал манад IMAX-аар гарах юм болоо. Уг нь IMAX зэрүүлж зураг авалтыг авсан л гэж байна. Яа, IMAX-аар үзэл бас янзын харагч. За энэ 80-аад онд гарсан Франц нэг айгүй тийм содон анимашнтай Франц анимашн байдаг. Содон стилтэй гэх юм уу? Тэрийг 4K-гаар restore хийгээд энэ жил кино наадмаар гарч байгаа юм байлээ. Анеси наадам байлоо, юу байлаа? Нэг кино наадмын хүрээнд гарч байгаа юм байлээ. За тэгээд тэрийг нь харъя. 80 оны, болоо 70 оны анимашн байгаа. Айгүй тийм содон анимтай. Un ennemi dont nous ignorons tout menace Gandhar. Tu dois découvrir qui est cet ennemi, savoir ce qu'il prépare contre nous et percer ses faiblesses. La civilisation du plaisir aura bientôt disparu. Oh, ce serait trop horrible. Avec ses corps, ses têtes, des malformés, des victimes Sodom de var génétique, işte. des mutants ratés. Et que tout soit selon le grand générateur. Энэ найруулагчийн өмнөх юунуудын ч гэсэн яг энэ эдийн үзье гэж боддог байсан бол ерөөсөө үзэхгүй байсан. Тэгээ энэ 4K restoration-ын дараа нь Blu-ray дижиталаар гараасаа тий. Хэдүүлээ театрт бол үзэж чадахгүй л байлгүй дээ. Тэгэхээр ядаж Blu-ray дижиталаар гарчих юм бол хэдүүлээ олж үзэх боломж арай юу болох бах. Их болох бах. Тэгээ энэ бол 4K restoration амар гоё харж та хуучин юуг нь харах юм бол төслийн нь бол ялцгүй л арай л хуучин үеих байсан. Гэхдээ яг арт стил нь бол мэдээж ямар юу байх вэ тий. Өөрчлөгдөх биш. Maître de nos énergies et bientôt maître de ce monde. Il enchaîne, il Dieu. Mais c'est vrai qu'il me révèle bizarre, non? C'est complètement fou. C'est monstrueux. Dans 1000 ans, Gandhar a été détruite et ses habitants massacrés. Il y a 1000 ans, Gandhar sera sauvé et l'inévitable évité. Avenir passé, passé avenir. Qu'est-ce que ça veut dire? Яа, стонон. Зүү харагч шүү. Яа. Гоё харагч байна. Sodon Artistry гэдэг бас гоё шүү. За эн чинь 87 оны. Тийм 87 оны анимашн René Laloux. Энэ René Laloux-гийн энэ Fantastic Planet-ыг бол би сонсч байсан. Энэ Time Travelers-ийн Time Masters. Энэ Fantastic Planet-ыг нэлээд сонсч байсан. Тэгээд энэ юу гэдэг вэ? Time Masters гэж байд юм байна. Энийг бол ялч юу мэдэхгүй байна. Бодлоо яриад яг. Тэгээд 74-тэй дэ нас бас яг 3 л ерөөсөө кино хийсэн юм ба штэ. Энийг бол сонсч байсан. Энэ өстой гоё харагдчихээн. За тэгээд 8 сарын 28-нд кино театрт гараад яванда тэгээд DVD ч яг Blu-ray юугаар гарах байлгүй дээ. Дижиталар тий. За энэ цаанаасаа субтитлал хаалгацсан. Дараагийнх нь шинэ Аватар. Аватар Aang The Last Airbender уран сайхны кинонд гарсан. Үзүр хий гэж бодож исэн боловч болсонгүй sorry. Тэг хүмүүс үзээрэй. Тэгээд юу? Шинэ Аватар, шинэ цуврал. Paramount Plus-аар гарна. San Diego Comic-Con дээр зарлагдсан байлээ. Korra-гийн дараагийн Аватар гэж байгаа. Арт стил мэлнээгөө содон харагдчихсан. Гэтэ би яг трейлерыг л ерөөсөө үзээгүй байгаа.
Let's go. Цаг үеийн Корагийн дараа гэхэд бол хэцүү л харагдаж байна тий. Why do you look like me? Ихэр. Laura needs to be prepared because long ago our ancestors weren't. Энэ And the Avatar let арт стил нь айгуу содын тий. us down. Ялчгүй. Кора юу? Сайн яа. Хоёр аватар, ихэр хоёр хоёулаа аватар лөө. Humanity is not ready for the Avatar's return. And yet, it's the one thing this world needs the most. Цаг үеийн Корагийн дараа гэхэд айгуу сонирн байна тий. Айгуу содон байна тий. Энэ юу? Юу лээ? Вату юу сайных? Кора дээр гардаг. Сонирхолтой юм аа. Корагийн үргэлжлэл гэхэд айгүй хэцүү л харагдаж байна. Тийм. Reincarnation of Korra, yes, long lost. Энэ цаг үеийн изээ авах гэдэг айгүй сонирхолтой юм аа. Тэгээ 2 сизонтэй, 1 сизон 13 ангитай гэж байна. Айгүй сонирхолтой шүү. 13 ангитай юм байна. Тэгээ сая 10 сарын 19-нд гэсэн тий. Бүх анги нэг дор гарахгүй л байх л та. Анимашн стил нь таалагч гэхдээ Корагийн араас гэдэг зүгээр story зохиол талаас гахаал юм л та. Түүнээс ч юу мөн бол гоё байна уу? Арт стил нь содон байна. Өөрчилж яага болохгүй гэж угаасаа адилхан байх шаардлагагүй шүү дээ тий. Why not? Сонирхолтой чинь Jeremy Zucker маань хөгжмөө бичиж байгаа маань, which is гоё. Jeremy Zucker маань энэ хоёрын хөгжим бол тасархаа шүү дээ. Avatar The Last Airbender, Legend of Korra хоёрын. Гоё. Гоё гасаа, сайн болоосаа. За энэ жилийн миний бас нэлээд хүлээж байгаа бүтээлүүдийн нэг дээ. Blade Runner. Prime Video India гэдэг рүү орчих хэдүүлээ. Сабтайтлыг өсө байхгүй байна. Let's go. Blade Runner 2009 цуврал. Hunter Schafer. We already fought a war. We lost. Яа, Cyberpunk дуртай хүмүүс нэр үнэн ч аргаж байна нэр. Replicants. They keep taking it. Michelle Yeoh. How much longer? Until we have nothing. Until we are nothing. The old world forever fights to come back. Humans want what was taken from them. Яа, Blade Runner ертөнцид анхудаа сансарт гарах нэ. But it's our time now. Replicant. Michelle Yeoh-гийн дүр нь Replicant. Тэгээд Hunter Schafer-ийн дүр болохоор Replicant болж одоо жүжиглж байгаа дунд нь орж байгаа юу гэсэн Replicant биш энгийн хүн гэсэн. Тэгээ Replicant ер нь бол одоо юу яатсан? Бослог хийгээд ялцсан. Тим цаг үе гэж ойлгосон. Яа. Гоё байна.
Тэгээд юу юм бэ лээ хараа. 8 анги гараад шууд нэг дор гараад тэгээд дууссан юм бэлээ. Энд юу юм бэ лээ? Limited series юм бэлээ. Богино хэмжээний зурвал гэсэн. Өөр season business юм гэж байхгүй. Тэр нь бас айгу сонирхолтой байгаа даа. Яа, шууд нэг өдөр 11 сарын 25-нд. Яа, энэ өдрийг болоо шууд сэвэлж авахар л боллоо. 25 өдөр чинь 3 дахь ядаргаад. Тийм Amazon дандаа юмнууд 3 дахь гараад. Энэ гоё харагдаж байна. Damn. За энийг бол өстэй хүлээж үзнэ. За энийг оруулсан байгаа. За энэ сар марын өмнө гарсан трейлер. Гэхдээ оруулсан шалтгаан юу вэ гэхээр би One Piece үзэж байгаагүй. За та хэд маань тэгээд нэг бол амар фэн, нэг бол үзэж байгааг баг. Тэгээд энэ шинэ студиогоос студио Wit билүү те. Студиогоос The One Piece гэдээ бүр шинээр ихнээс нь хийж байгаа юм байлээ. Тэгээ энэ болохоор яг бүтэн одоо бүр ремейк, бүр ихнээс нь ингээ бүтэн гүйцэн гэсэн. Тэгээд нөгөө юм филлер миллер юм байхгүй нэ тэр явахын гисэн. Тэгээд хэр удаан яах амжилттай явах мэдгүй байна. Яг фэнүүд нь одоо One Piece-ийн манга, аниме фэнүүд нь яг гэж бодох мэдгүй байна. Миний хувьд бол би ерөөсөө үзэж байгааг болохоор ихэлсэн мэдгүй байна. Тэгээд энүүгээр эхлэе гэж бодож байгаа. Энүүгээр үзэж эхлэе гэж бодож байгаа анх удаага. Тий. Wealth, fame, power. The man who attained everything the world had to offer. Gold Roger, king of the pirates. Бэж та гэхдээ энэ англиар юм биш wait what? Англиар гарахгүй байлгүй дээ. Японоор гарах байлгүй дээ. Тэ ремейк нь. Японд аудиотой байх байлгүй дээ. Нэг л буруу сонсогдоодсэн сая. Яг ремейк хийж байгаа Netflix дээр болохоор англи байх юм болов яана. Англи байвал өөр шүү. Эхний сизон нь 7 ангитай гэж байна. 50 chapter-ыг нь adapt хийнэ гинэ. За энэ трейлер л англи яана англи байх үү дээ. Японоор байгаа байлгүй дээ, тий? За энэ Netflix Japan энэ тийм Япон трейлер гэхдээ аудиогүй л байна да. Энэ нэг л айлгаад дээ шүү. Япон трейлер нь бол аудиогүй л үзэж байна. За Японоор байгаа уу? Арайч дээ. Тийм байлгүй дээ. Йоо. Англиар авах юм болов гэж цус харуулах гэж байлаа шүү. Йоо. За 27-ны 2 сард. Йоо. За окей, Японоор юм байна. Япон ойлгодог таа биш. Би ойлгохгүй зүгээр гэхдээ тийм гол нь original audio. Англи аниме үзнэ гэж бол байхгүй шүү. Йоо. За окей, good. Японоор байх юм байна. 2 сард гарна. Тэ эхлээд 7 ангитай season гарна гинэ. Оо, good. 7 ангитай. Үзээд явчихад тэгээ магадгүй ревю хийвэл гоё юм байна. 2 сард идэх чинь те. Nice. За өнөөдрийн сүүлчийн трейлер. Болвол юу байгаа? Marvel's Wolverine гэдэг юу студиогийн Insomniac Games-ийн Spider-Man-ыг хийсэн студийн шинэ тоглоом. Тоглоомоор M-rated, киногоор R-rated. Тэгээд story trailer нь үзцгээе. Logan, it's me. Wait. Logan, you came back. I've seen things before. Humans and mutants can't survive together. I've tried to keep them safe for so long. Fucking friends. Inside now! I thought you were back. We were back. Манай энэ чи саянаас Sabretooth Sentinel. We're gonna build the future. X-Men нэг тийм нөгөө юу яваад байна те? Сэргэлт явж те 2000-ад оны их дунд сүүлээс хойш X-Men сэргэлт явж байгаа амар баяртай байна. Одоо энэ тоглоом байна.
юу байна одоо Avengers MCU энэ төр юм дээр X-Men илүү том нөлөөтэй болж эхэлнэ. Бүр үндсэн шинэ каст мэс дутхгүй. Одоо энэ Doomsday Secret Wars-ын дараагаас явах бах. Secret Wars дээр юм уу? Тэрний дараагаас явах бах. Тэгээд өөрчөө X-Men 97 цуврал мундаг явж ийн гэдэг ч юм уу те. X-Men revival явж байгаа баяртай байна. Би бүр X-Men амар дуртай. For mutants. That is why you belong here. Tear the beast. The hunt is ready. Oh, nice. Most people I see clearly, but you. Ooh. Just give in. Remember who you are. Oh damn. Hardcore трейлер шүү Just can't let a man rest in peace, can you? Pre-order эхэлчихсэн. За энэ өстө hardcore тоглоом болох нэ. 9 сарын 15-нд юм байна. Noise. За. Энэ үрээд өнөөдрийн трейлер акшн дуусч байна. Хамт ус бүгдээрэнд баярлалаа. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Зөндөө гой хүлээлт өндөртэй байгаа юмнуудын трейлер үзлээ. Тийм. Тэгээд Odyssey-ийн трейлер ревю бичсэн байгаа шүү. Санаа зовлтгүй. Энэ баг төрүүлж орж байгаах мэдэхгүй байна. Төрүүлээ орцсон. Бишээ төрүүлж ороогүй бол Odyssey үзээрэй ревю. Тийм. Тэгээд Spider-Man дээр шинэ үзүү зарлцсан байгаа. Нэг үзрийн юу энэ дууссан байсан. Таспар захаалт дууссан байсан дээр шинээр үзэр зарлцсан байгаа. Адилхан шүний үзэр, адилхан гоё мерчтэй, адилхан өргөө нэгдэр өөр танхим дээр байгаа. Тэгээд үзэр зарлцсан байгаа. Portal Cig MN гэж ороод шууд юу яаж болно шүү. Таспар авцгааж болно шүү. Тэгээд тийч бас юу яана. Тусгаалan гаргаж байгаа гоё подолк бас зарагдсан шүү. Тэгэхээр та хэд мөн сонирхороо. Тийм байна. Тэгээ хамтаас бүгд баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Баярлалаа.